За жижигхэн үйлдвэрийн хөгжүүлэх сангаас энэ жил ээлжид зээл олгох энэ зээлийн зар 8 сарын 3-ны өдөр манай аймагт зарлагдсан. За ерөнхийдөө бол яг сүүлийн жилүүдэд орон нутаг заавал өөрийн оролцоог оруулдаг болсон байгаа. Энэ агуулгаараа манай аймгийн эдийн засгийн хурлын хуралдаан энэ оны 7 сарын 8-ны өдөр хуралдаж энэ орон нутгийн төсвөөс жижигхэн үйлдвэрийг дэмжих санд орон нутгийн оролцоо гэж 300 сая төгрөг баталж өгсөн. За үүнийг нэмэгдүүлээд жижигхэн үйлдвэрийг дэмжих сангаас тэрбум 200, ингээ нийтдээ тэрбум 500 сая төгрөгийн санхүүжил батлагдсан. За энэ зээл бол 4 чиглэлээр олгогдох юм. 4 салбар байгаа. Хүнсний үйлдвэрлэл байна. Энэ дотроо бол мэдээж одоо олон сална, тийм ээ. За хөнгөн үйлдвэр байгаа. Газар тэрэгний мал аж ахуй гэсэн ийм 4 салбар 17 чиглэлд энэ зээл олгогдохоор ингэж батлагдсан байгаа. За зээлийн хугацаанд өсөлт орсон. 30 бол 5 жил байсан. Энэ жил үндсэн хөрөнгөний зээл бол 8 жил хүртэл хугацаагаар олгоно. Эргэлтийн хөрөнгөний зээл 5 хүртэл жилийн хугацаатай. Ийм одоо жилийн 5% хүүтэй 20 саяас 300 сая төгрөгийн зээл одоо нэг аж ахуй нэгж авах боломжтой ийм зээл юм байгаамаа.